Европын холбооны Switch Asia хөтөлбөрийн санхүүжилттэй текстилийн доктортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төслийн 2-р шатны нээлт амжилттай зохион байгуулагдлаа. Нээлтийн арга хэмжээнд Европын холбооны төлөөлөгчийн газар, хүнс хөдөө аж ахуй яам болон текстилийн салбарын бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид малчтын хоршоодын төлөөлөл оролцож доктортой мал аж ахуй, хариуцлагатай нүүдэлчдийн стандарт, текстилийн доктортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн үзүүлж буй нөлөөлөл санхүүгийн боломжуудын талаар ярилцлаа. Along with Mongolian Wool and Cashmere Association, the group улам цаашдад сайжирч ялангуяа энэ болохоор одоо Монгол улсын бодлогоо засгийн газрын үйл ажиллагаатай бас уялдаж явж байгаа. За мөн түүнээс гадна үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэгчид маань Монгол улсын одоо засгийн газрын санаачилсан Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт хөтөлбөрийн хүрээнд бас одоо ногоон санхүүжилт авах юм боломжтой олж тэр ногоон санхүүжилтийнхаа хүрээнд үйлдвэрлэлээ эдийн засгаа зохицуулах боломжтой бас боломж гарсан. Монголын ноолуурын салбарын 2030 он хүртэлх одоо бий болгосон байна нэгдүгээр шатнд. Тэгэхээр одоо энэ төслийн хэрэгжилтүүдийг маань Монгол улсын засгийн газарч тэр за мөн үйлдвэрлэгч, нийлүүлэгч бүх талууд бол одоо маш сайхан ингээд тодорхойтой хүлээж авч байгаа үйл ажиллагаа улам цаашаа ингэж өргөжнө гэдэг хүлээлттэй байгаа. Тийм болохоор өөрөөр хэлэх юм бол нэгдүгээр шат маань үйл ажиллагаа маш амжилттай болсон, хүлээлт цааш нь үргэлжилсэн учраас Европын холбооноос энэ төслийн 2-р шатыг санхүүжүүлэхээр шийдвэр гарсан байгаа. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар Монгол улс болон Европын холбооны засгийн газар хооронд оюун түншлэлийн хамтын ажиллагааны гэрээг зурсан байгаа. Гэрээний хүрээнд байгалийн нөөц баялагийг хамгаалах, байгалийн ойг нөхөн сэргээх, одоо экосистемийг тэнцвэртэй байдлыг хадгалах олон ажлууд хийж байгаа. Энэний нэг нь бол Step Eco Lab төслийн 2-р шат юм. Step Eco Lab 1-р төсөл бол тодорхой үр дүнд хүрсэн. Монгол улс яг энэ ноолуурын салбарт энэ доктортой байдлыг хөгжүүлэхээр зорьсон зорилго маань зөв байжээд бид нар зөв зам дээр гарчирсан байна гэдгийг харуулж байгаа. Ялангуяа үндэсний стандартуудыг хөгжүүлсэн. За дээрэс нь бид нар мөшгөх тогтолцоо хөгжүүлснээр малчтын хошоод ногоон зээлд хамрагдах боломж нэгдэж байгаа. Цагаан алт болон шинэ хошоо чинээлх малчин хөдөлгөөний хүрээнд ногоон зээлд хамрагдах боломж бий болж байгаа. Хөдөө орон нутагт яваад малчттай уулзж байхад Монголын малчид өөрсдийнх нь үйлдвэрлэсэн бий болгосон түүхийн эдэн маш сайхан ноолуурын бүтээгдэхүүн болоод олон улсын зах зээл дээр тэр нь одоо мөшгөх тогтолцооны QR кодоор уншуулснаар танигдаад ингээд өөрийнх нь ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг талаарх мэдээлэл дэлхийн өнцөг булан бүр тарж очиж гин гэдэгт их сэтгэл хангалуун байсан. Малчид маань түүхийд бол чанартай байх ёстой гэдгийг мэддэг, мэдээлэлтэй олцсон, зөвхөн мэдлэгтэй байгаа нь харагдсан. Өшөө малчтын хошоод юм сайн тал бол хаягдaltaгүй буюу тойрог эдийн засаг ноолуурын нэмэгдгийн сүлжээнээс нэг ширхэгч юм хаягдах ёсгүй гэдэг тэр ойлголтыг бас ойлгож аваад боловсруулалтаас гарсан дайвар бүтээгдэхүүнээр эсхий идэл хийдэг ч юм уу те жижиг төслөө санаачлагуудыг хийж байгаа нь их сайшаалтай байсан. Залуу малчид түүхийн эдээс нэмийн үүсэх ажил гар бие оролцож байгаа нь таашаалтай байсан. Жишээлбэл Баян хонгорын бөмбөр сумын залуу эмэгтэй малчид ноолуурын хаяглаараа гар сүлжимлийн утас ирээд хүүхдийн бойдог нэхэд нилээ нэртэй үндэсний брэнд болж хөгжиж байгааг харахад их таатай байсан. Энэ бүх хаягдалгүй шугамн биш тойрог эдийн засагтраас гарч байгаа бүх дайвар бүтээгдэхүүнээ дахин ашиглах санаачлагууд бол малынхаа тоог тодорхой хэмжээг бууруулах, малаа чанаржуулах, эрүүл байлгах, малын тавлаг байдлыг хангах, малчтын орлогыг өөр бусад төрлийн бүтээгдэхүүний борлуулалтаас орлогыг бууруулахгүй ажлуудад түлхэж өгж байгаа учраас би энэ ажлыг бол их сайн ажлууд гэж бодож байгаа. Газрын аймгийн засаг дарга нартай уулзаад ярилцж байхад тооноос илүү чанар нь чухал гэдгийг бол бүгдээрээ ойлгоцсон байгаа. Бид нар өнөөдөр бол малынхаа тоо толгойг их хэмжээгээр бууруулахгүй ч гэсэн доктортой адилтайгаар ямар ч байсан малаа зуудад алдахгүй байх хэмжээний тоо хэмжээнд барих, малаа чанаржуулах, хэрэгжүүлэх, малаас гарч байгаа түүхийн эдийг бүгдийг бүрэн дүүрэн хэрэглэх, ямар нэгэн хаягдал гарахгүйгээр хэрэглэх, бүх хаягдлыг дахин ашиглах, тэрүүгээрээ малчтын орлогыг төрөлжүүлэх нь аягүй чухал. Тэгжээж бид нар нөгөө малаас гарч байгаа хүлэмжийн ялгарыг бууруулах. Европын холбооны хэрэглэгчид Италийн одоо Макс Мара гэх мэтлэн том компаниуд бол Монголын ноолуурыг худалдаж авах сонирхолтой, Монголын ноолуурын чанарыг сайн гэж үздэг. Монголд байгаа энэ үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг харахаар үнэхээр өндөр чанартай, сайхан загвартай бүтээгдэхүүнүүдийг энд Монгол улсад үйлдвэрлэж чадж байна. Гэхдээ бид нар бол цаашаа доктортой байдлыг яаж хөгжүүлэх вэ? Яаж бид нар нөөцөө бүрэн дүрэн ашиглах вэ? Өөрөөр
Өөрөөр хэлбэл бүтээмжээ яаж өсгөх вэ? 1 кг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бүх зардлаа яаж хэмнэлттэй байлгах вэ? Яаж хаягдaltaгүй үйлдвэрлэлийг явуулах вэ гэдэг дээр цаашаа үргэлжлүүлэн суралцах шаардлагатай. Бас хөдөөний малчин эмэгтэйчүүд маань аль болохоор малын гаралтаа дүүгийн идэ бүрэн дүрэн ашиглах гэж оролдож байгаа. Хөдөө орон нутагт би тэднэртэй уулзаад эмэгтэйчүүд маань жижиг бага оврын төхөөрөмж бидэрт хэрэгтэй байна. Бид нар одоо сүүгээ ямааны өөх гэж саван болгочмоор байна. Ийм санаачлагууд бүх гарч байгаа. Энэ ингээд хүний бүтээл сэтгэлгээд хаягдaltaгүй эдийн засгийг хөгжүүлж байгаа. Энэ эдийн засгийн загварлууд явах хэрэгцээтэй байгаа. Хөдөө орон нутагт ажиллаад аймагуудын засаг даргаануудаа ирж байхад энэ хүмүүс маань бас махны нэмүртгийн сүлжээн дээр хандлага нь өөрчлөгдөж байгаа. Яг тэгвэл өмнө монголчууд малаа илүү удаан хугацаанд өсгөдөг. Өндөр настай малаа одоо нядлагаанд оруулдаг. Уламжлалт байсан бол баг зэрэг хандлага өөрчлөлт одоо малыг заавал урт хугацаанд хадгалах нь эдийн засгийн үр ашигтай юу гүй юу гэдэг дээр эргэж харж тооцоолж бодож эхэлж байгаа юм. Эерэг өөрчлөлт ажиглагдж байгаа. Манай Европын холбооны төлөөлөгчийн газраас Европын холбооноос ер нь Монголын засгийн газартай бас хамтарч ажиллаж байгаа хамгийн чухал зорилт бол бид нар Монголын малчдыг сэтгэл хангалуун байлгахтай төлөрч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл Монголын малчид маань гаан зуудны байгалийн гамшигт байдлаас болоод мал аж ахуйгаа алдах, малаа алдсан учраас хотын гэр хороололд орж ирэх жилгүүд үүсгэх гэдгээс эсэргээрээ одоо яаж малчид маань урт хугацааны туршид уламжлалт, мал аж ахуй, нүүдлийн ахуй соёлоо хадгалах, яаж зэрлэг амтантайгаа, эв найралтайгаар ингээд малтайгаа ингээд орон нутагтаа орших малчдынхаа амжиргааг авчилдах вэ гэдэг дээр төвлөрч одоо Монголын засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. So when I arrived in Mongolia in August 2022, the first phase of this 2022 оны 8 сард анхудаа Монголд ирэхэд энэ Step Eco Lab нэг төсөл маань бараг ингээд дуусах шатндаа орсон байсан. За хэдийгээр яг нэгдүгээр шатны хэрэгжилтийн дундуур нөгөө COVID-19 цар тахал маань болсон ч гэсэн төсөл маш амжилттай хэрэгжиж явсан. Одоо 3 дахь хөндлөнгийн байгууллагаас тухайн төслийн үнэлгээг энэ төсөл маань Монгол улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчны одоо салбарт маш тогтвортой одоо үйлдвэрлэл тогтвортой одоо нийгмийн үйлдвэрлэлийг бий болгох одоо алхмыг тавьжээ. Энийг одоо бэхжүүлж чаджээ гэсэн үнэлгээ гарсан. Тэгээд нөгөө тэр үнэлгээ хийсэн багийнхан маань одоо ингээд энэ амжилттай хэрэгжижээ гэж хэлээд зогсохгүй одоо нөгөө төсөл хэрэгжүүлж байгаа EFSF байгууллагынханд дараагийн шатанд нь одоо ингээд энийг үргэлжлүүлэх улам сайжруулад дахиад төсөл бичээд ингээд Европын холбооны Switch Asia гэх байгууллагад ингээд хандах нь зүйтэй юм байна гэдэг чиглэлийг өгсөн байна. Бид нар одоо 2 дахь шатныхаа ажлыг эхэлж байна. Тэгэхээр 7 жилийн өмнө эхэлжсэн эхний үе шаттай харьцуулахад өнөөдөр нөхцөл байдал шал өөр байна. Ялангуяа одоо бүр хамгийн анхны шатндаа буюу яг нийлүүлэгчийнхаа шатнд бид нар бас нэлээд сайн бааз суурьа бэхжүүлж чадсан. Энэ хийж зорж байгаа ажлууд маань Монгол Улсын засгийн газрын бодлого одоо бас нэлээд уялдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт хөтөлбөртэй маш сайн уялдаж байгаа. Европын холбооны дэмжлэг санхүүжилттэйгээр ажиллагаа бид нар одоо энэ Step Eco Lab 2 төслөө одоо ингэ хэрэгжүүлэхээр болж байна. Энэ төсөл маань хэрэгжээд дуусны дараагаар одоо нөгөө EFSF байгууллага маань маш сайн одоо ингэж хэрэгжүүлсэний үндсэн дээр төслийн бүх одоо оролцогчтой анхны шатны нийлүүлэгчдээс эхлээд одоо бүх оролцогч талууд маань энэ өгөөжийг хүртэх боломжтой болно гэдэгт би бас эргэлзэхгүй байна. So I am Emmanuel Lage. Би бол Францын хил хязгааргүй малын эмч нар ба агроном төрийн бас байгууллагын Монгол дахь захирал. Бид нар бол Step Eco Lab 2 төслийн тэргүүлэгч байгууллагаар ажиллаж байгаамаа. Бид нар дэлхийн өнцөг болон бүрт малчид болон фермеруудыг дэмжиж ажилладаг байгууллага байгаа. Бид нар 20 жилийн туршид Монголд үйл ажиллагаа явуулж байна. Бид нар анх Монголд үйл ажиллагаа явуулж ирэхдээ бол малын эрүүл мэндийн төслөөр орж иржсэн бол явандаа малчдын орлогыг тогтвортой байлгахын тулд ширхэгтийн буюу ноосны нэмүртгийн сүлжээг хөгжүүлж малчдын орлогыг тогтворжуулах дээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Текстилийн буюу одоо хувцас үйлдвэрлэлийн нэмүртгийн сүлжээгээд ярихаар дан ганц малчдын асуудал босч ирэхгүй. Энэ дунд нь явж байгаа үндэсний үйлдвэрлэгч буюу хувцас бүтээгдэхүүнийг уралж байгаа хүмүүсийн үйлдвэрлэгчдийн асуудал яригддаг. Тийм учраас Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Step Eco Lab төсөл 1-2 дугаар шат бол маш чухал төсөл юм. Европын холбооны санхүүжилт нь биднэрт ямар
ямар боломжийг олгож ийн вэ гэхээр одоо ноолорын нэмийн үртгийн сүлжээний бүх хэсэг дээр ажиллах энэ боломжийг олгож байгаа. Бид нар малчтын хоршооттой уур амьсгалын өөрчлөлтийн талаарх чадварчуулах ажлуудыг хийхээс гадна бид нар олон улсын зах зээл дээр яаж бүтээгдэхүүн чанартай авах, түүний эдийн чанар олон улсын зах зээл дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүний чанартай хэрхэн яаж уялдах вэ? Энээс нь уламжлуулаад малын үржилсэлийг, эрүүл мэндийн асуудлыг яаж уялдуулах вэ гэдэг энэ дээр малчттай хамтарч ажиллаж байгаа. Биднэрт маш том давуу тал болж байгаа. Монголын малчид бол энэ цаг уурын өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтөнд өртөж байгаа хамгийн эмзэг хэсэг гэж үзэж байгаа. Харамсалтай нь энэ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож хариу арга хэмжээ авахаас нь илүү хурдан явагдаад уур амьсгалын өөрчлөлтөнд бэлэн байх цаг хугацаа өгөхгүй байгаа даа. Энэ дээр бид нэр илүү төвлөрч ажиллаж малчтыг энэ уур амьсгалын өөрчлөлтний эсрэг дасан зохицох, хариу арга хэмжээ хурдтай авдаг болох. Тэхийн тулд одоо мал аж ахуйгаа яаж дуртай байлгах юм, малаа яаж эрүүл байлгах юм, яаж одоо нэмийн үртгийн сүлжээгээ бүрэн дүүрэн ашиглахын гэдэг дээр энэ төсөл хөтөлбөрөөрөө дамжуулж бид малчтай хамтарч ажиллаж байгаамаа. 2028 он хүртэл үргэлжлэх STEP Eco Lab 2 төслийг хил хязгааргүй малын эмчнэр ба агрономчид Францын олон улсын төрийн бас байгууллага, холбооны бүгд найрамдах Герман улсын доктортой хэрэглээ үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны төв, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Монголын доктортой санхүүжилтийн холбоо хамтран хэрэгжүүлэх юм аа. За эхний шатны үр дүнгээс малчтын орчууд дээр өдөр бол 6000 гаруй малчтад хүрч ажилласан 84 удаагийн сургалт хийсэн. Бид нар эхний шатны төсөл дээр доктортой мал аж ахуйн менежмент гэж яг юу юм бэ? Мал аж ахуйг доктортойгоор хөгжүүлэх, гэрчлэгээжүүлэлт, баталгаажуулалт гэж юу байх юм бэ гэдэг дээр илүү төвлөрч ажилласан байгаа. За ерөнхийдөө бол өмнөх төсөл дээр бол Аранга Баян Хонгор гой болтой гэсэн 3 аймагт ажиллаж байсан. Нийтдээ нэг 18 малчтын хоршоотой хамтарч ажилласан юм туршлагатай байгаа даа. За үйлдвэрийн салбарт болохоор 18 үндэсний үйлдвэрүүдэд ажилласан. Одоо энэ манай эхний төслийн их нэгдүгээр шатн дээр хамтарч ажилласан үйлдвэрийн төлөөлөл бүгдээр ирсэн байна. За эндээс бүр ялангуяа бүр илүү тухайлан дурдах юм бол за Хамбург Кашмир бол сэргээх төрчин хүчээр одоо Монголд номер 1 үндэсний үйлдвэр болж байгаа. Амжилттай улам баттгаад явж байгаа. Бусад үйлдвэрүүдэд үргэлж жишээ болж байгаа. За энэний араас баялаг үйлцээгээд одоо Snowfield гэдэг ингээ үйлдвэрүүд бүгдээрээ ийм сэргээх төрчин хүчийг тодорхой хэмжээгээр үйлдвэрлэлтэд хэрэглэх ёстой байна гэдгийг харсан. За ерөнхийдөө манай зах зээл дээр нөгөө нэг дайвар бүтээгдэхүүн буюу сахилгаас ялах үйлдвэрээс эрэмблийн үйлдвэрээс гардаг дайвар бүтээгдэхүүн их гардаг байсан бол одоо олдохоо байсан байлээ. Бүр үйлдвэрүүд маань буцаад ашиглаж сурцсан. За тэрэн дээр гол тэргүүлэгч нь болохоор Reborn Kashmir гэдэг говь Кашмирын нөгөө recycle буюу ноолорынхаа хаягдлаар дахин боловсруулад бүтээгдэхүүн хийсэн юм бүхэл бүтэн коллекц явж байгаа. За тэгээ эрчим хүчний хэмнэлт дээр бол ерөнхийдөө бүх үйлдвэрүүд ажиллаад эхэлсэн. Хаягдлаас цэвэршүүлэх, дахин ашиглах дээр говь Хамбург Кашмир гэдэг ингээд үндэсний үйлдвэрүүд лидер Кашмир өгөөчм бүгдээрээ л усаа ямар ч байсан Монгол улсын үндэсний стандартын хэмжээнд боловсруулах, цаашдаа олон улсын стандартын шаардлагын дагуу цэвэршүүлэх, тэгээд ихэнх үйлдвэрүүд маань цэвэршүүлэх байгууламжаа өргөтгөлөө хийхдээ усаа дахин ашиглахыг ингээд давхар бодолцож одоо өргөтгөлүүдээ хийгээд явсан. За мэдээж бид нар энэ нөгөө анх удаага Монголын ноос ноолорын салбарт доктортой үйлдвэрлэл ба хэрэглээ гэдэг ойлголтыг төрүүлсэн учраас маш их сургалтын материалууд гаргасан сургалтуудыг ноос ноолорын холбоотойгоо хамтраад бараг энэ үндэсний инженеруудын бараг 50%-ийг энэ доктортой үйлдвэрлэлээ хэрэглээ гэж юу гэдгийг тэр тал дээр сургалт явуулсан. За 18 үйлдвэртэй бол зөвлөх үйлчлэгээ оруулсан. За энэ дотроос түрүүний энэ хүмүүсийн ярьсан ихтгэл дурдсанчлан хамгийн том олд амжилт бол ноос ноолорын холбоо, тэгээ үндэсний салбарын эрдэмтэд төслийн баг хамтраад энэ MNS 6096 2021 текстилийн доктортой үйлдвэр гэдэг үндэсний стандарт болсон. Энэ стандарт бол Монгол улсад хамгийн анхны доктортой стандарттай болсноор манай ноос ноолорын үйлдвэрийнхэн бол Европын холбооны зах зээл дээр, олон улсын зах зээл дээр өөрсдийнхөө үйл ажиллагааг системээр доктортой байдлыг хөгжүүлж байгаа гэдгийг илтгэх юм боломжтой болсон. За тэгээд алсын хараа ноос ноолорын салбарын доктортой хөгжлийн замын зурвал гаргаж ирсэн. За тос холбоо маань бол яг энэ ногоон зээлийг өгөхөд зориулагдаад банк санхүүгийн салбарт хэрэгцээтэй шаардлагатайгаа суур бичиг баримтуудыг бүгдийг боловсруулж гаргаж ирсэн. Энэ STEP Eco Lab төслийн 2 дугаар шатнд
яг ямар үйл ажиллагаа хийх талаар дурдъя. За санхүүжуулагч нь бол 80% Европын холбооны санхүүжилттэй. За энэ бол 2025 оны 1-р сард эхэлсэн. 2028 оны 12-р сард дуусна. Өөрөөр хэлбэл энэ дахиад 4 жилийн төсөл байгаа. За энэ удаад бид нэр төслийн зорилтод аймагуудаар Баян-Хонгор, Өвөрхангай, Архангай аймагуудыг авсан. За Өвөрхангай, Архангай аймаг бол сарлагтай ноолууртай, Баян-Хонгор бол Монголын цагаан ноолуурыг гаргаж яадаг гол сум байгаа. За энэ бол нийтдээ 1.8 сая еврогийн санхүүжилттэй. За өмнө нь хамтарч ажиллажсэн тус холбоо, бэлчээр ашиглалтын нэгдсэн холбоо, доктортой хэрэглээ үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны төв хамтарч ажиллана. Хийх хязгааргүй малын эмч нар ба агрономч гээд Францын төрийн бас байгууллага одоо төслийг тэргүүлж маллаж ажилладаг байгаа. Бид нар энэ төслийн өгөөжийг хүртэгчдэг өмнө нь 6000 орчим малчин өрх гэжсэн бол одоо нэг 8000 малчин өрхийг хамрын 180 малчны байгууллага буюу хоршоодыг хамарсан үйл ажиллагаа явуулах гэж ингээ ололттой амжилттай ахиулж байгаа. За мэдээж тус холбооны банк санхүүгийн байгууллагууд энэ дээр орж ирж байгаа. За тэгээд бид нар бичил жижиг дунд үйлдвэрүүдийг бүгдийг хамарсан үйл ажиллагаа явуулахаар зорж ажиллаж байгаа. Төслийн зорилго болохоор Монгол улсыг нөөц төрөгчийн ялгуурлах багтай байгалийн нөөцийг үр өгөөжтэй ашигладаг ийм тойрог эдийн засаг руу шилжихэд дэмжлэг үзүүлнэ. За тэгээд доктортой текстилийн нэмүүртгийн сүлжээг хөгжүүлэхэд нь одоо хувь нэмрээ оруулж ажиллана. Одоо энэ ойрхон тохиолдож байгаа ганцууд те байгалийн гамшигт байдал энэ бол 1-р дуур амьсгалын өөрчлөлт нэмэх 2 градус болцсон явж байгаа шүү. Дэлхийн 1.5 градусын өөрчлөлт байхад Монгол улс нэмэх 2. Тэгэхээр энэ дэлхийд даяар болж байгаа уур амьсгалын өөрчлөлтөн дээр нэмэх нь энэ нөгөө зөвхөн малын гаралтай төвхөн эдээс хамааралтай эдийн засагта малчтын маань орлого зөвхөн малын гаралтай төвхөн эдээс хамааралтай учраас нөгөө малын тоогоо өсөхөөс арга байхгүй. Гэтэл буцаад бууруулъя гэхээр яах гэдэг арга замаа олохгүй. Тэгээ энэ дээр бол жоохон тийм хүндрэлтэй. Тэгэхээр бидний гол зорилго бол тэр нөгөө доктортой мал аж ахуй эрхлэх гэрчилгээжүүлэлт гэдэг схемээр дамжуулаад одоо хөдөөж гаралтай төгөө эдийн илүү үн өртөг бий болгох, илүү үнээр зах зээл дээр борлуулах боломжийг бий болгох мах байна уу, сүү байна уу, арьс шир байна уу, ноос байна уу, ноолор байна уу те. Ингэснээрээ өөрөөр хэлбэл орлого нь тэнцвэртэй мөртлөөсөө бага хэмжээний одоо малаас яг ижил хэмжээний орлогыг олох, илүү үнээр борлуулж гэдэг энэ концепцийг бодож байгаа. Монголын ноос ноолорын холбооны дэргэдэх баталгаажуулалтын алба бол тэр 6026 МНС 6026 доктортой текстилийн үйлдвэр гэдэг стандартыг одоо стандартын дагуу шаардлага хангаж байгаа үйлдвэрүүдэд баталгаажуулаад гэрчилгээжүүлэлтэнд хамрагдаад ингээд өгөөд хэлсэнийг гадаадд сурталчлан таниулах. Тэгээ энд явагдаж байгаа энэ доктортой гэрчилгээжүүлэлтийн схемүүд бол хөндлөнгийн хараа тус байгууллагуудаар ингээд шударга явагддаг. Энийн арталт хамгийн гол нь үйлдвэрүүд маань яг доктортой байдлыг хэрэгжүүлж байгаа гэдгийг баталгаажуулах нөгөө байгаль орчинд үлдээж байгаа уул мөрөн жил болгон сайжирч байгаа, эерэг болж байгаа гэдгийг харуулах юм ажлууд хийх шаардлагатай байгаа. Тэгэхээр мэдээж Step Ecolab 2 төсөл бол 1-р шатны олд амжилттай улам баттгах, өшөө илүү том алхамд хүрэх ийм зорилт тавьж ажиллана. Тэгэхээр бид нар илүү нөгөө нэг анхны шатны төсөл бол нөгөө таниулах, сурталчлах, нутагшуулж эхлэх гэдэг юм байсан бол 2 дахь шатн дээр бид нар ололт амжилттай баттгах, тэгээ олон улсад таниулан сурталчлах, тэгээ дандаа тоон дататаагаар нэмийн өртөө сүлжээнд мөшгөгдөхүүц байх, нээлттэй байх, ил тод байх. Энийг л олон улсын хэрэглэгч нар хүсэж байгаа. Тэгэхээр яг тэр рүүл одоо бид нар төлөрч ажиллана гэж бодож байна. Монгол улсын эрхлэлийн санаачлагаас цагаан алт үндэсний хөдөлгөөн хэрэгжээд эхэлсэн байгаа. За энэ үндэсний хөдөлгөөний гол нэг зорилго маань ноос ноолорын гүн боловсруулалтын түвшинд 2 дахин нэмэгдүүлэх ийм зорилт байгаа. За энэ зорилтыг бас амжилттай хэрэгжүүлэхэд энэ төслийн маань нэг үйл ажиллагаа чиглэгдэнэ гэж харж байгаа. Яагаад гэвэл бид нар ноос ноолорын экспортыг нэмэгдүүлэхэд доктортой үйлдвэрлэлийн асуудал маш чухал. Өөрөөр хэлбэл ногоон үйлдвэрлэл, за гарлын үйлсэнд тодорхой мөч тогтолцоотой энэ бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нэвтрүүлэхэд энэ төслийн маань бас үйл ажиллагаа чиглэгдэнэ гэж харж байгаа. Өмнө бас 1-4 шатн дээр энэ чиглэлийн үйл ажиллагаанууд яваад амжилттай хэрэгжсэн байж байгаа. За нөгөө талаас бас текстилийн доктортой үйлдвэрлэлийн стандарт гэж боловсруулад энэ стандартыг одоо мөрдөөд энэний дагуу харилцааны ногоон зээл болгож байна. За хоёр дахь энэ шатн дээр олон улсын стандартуудыг энэ ноолорын салбарын үйлдвэрүүд нэвтрүүлэгч хамтарч ажиллах. Ингэснээрээ л бид нар олон улсад стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүний зах зээлээ өргөжүүлэхэд ихээхэн дэмжлэг болно гэж харж байгаа. Үр дүн мэдээ сая хэллээ. За нэгдүгээр
доктортой ноолын хүрээнд мөшг тогтолцоотой ямар малчны хотноос яаж бэлтгэсэн, ямар үйлдвэрлэлээр явсан, ногоо үйлдвэрлэлээр явсан юм уу гэдэг тэр мөшг тогтолцоог бий болгож байгаа. Хоёрд энэ олон улсын стандартыг үйлдвэрүүд нэвтрүүлэх. Одоо манай үйлдвэрүүд Ecodex чимгээд стандартууд нэвтрүүлсэн байгаа. Гэхдээ энийг олон үйлдвэрүүд нэвтрүүлэх ингэснээр гадаад зах зээлд бид нар өөрчлөлт чадвараа нэмэгдүүлэх бас нэг үйл ажиллагаа хэрэгжих юмаа гэж харж байна. Хамбогт гişмээрийн хувьд бол энэ ногоо үйлдвэрлэл болоход бидний номер 1 зорилт байсан. Хойш ч гэсэн энэ зорилтоо бид нар улам их баталгаж одоо ажиллана. Европын хамгийн том 5 брэндэд Samsung ноолоор болон шилжүүлэн бүтээгдэхүүнийг экспортлдог. Тэр брэндүүдийн маань одоо ганц тавьж байгаа зүйл бол одоо ногоо үйлдвэрлэл тогтвортой тий одоо сүүлийн үед бол одоо хүлэмжийг бууруулах, малчтыг хариуцлагатай болгох гэсэн олон одоо шаардлагуудыг бид нар тавьдаг. Тэрэн дээр бид нар илүү их ажиллаж байгаа. Энэ төслийн бас зорилт бол үүнтэй бас ингэ уялдаж ногоо үйлдвэрлэл гэдэг бол хүн болгоны оролцоо ганцхан үйлдвэр явуулж байгаа аж ахуй нэгжийн ажилчдын оролцоо биш малчит нийгэм бүхэл хүмүүсийн оролцоогоор энэ одоо ногоо үйлдвэрлэл бол бий болно. Ногоо орчныг доктортой хөгжлийг бид нар одоо бий болоход үнэтэй хувь нэмэр үзүүлнэ. Үүнээр бид нар нөлөөллийг сайн одоо хий гэж бодож байна. Typical Lab төслийн 2 дугаар өршин манай бичигчтэй холбоо бол Арангаа Үр хангаа аймгаас 3 сум Баян онгорын хуучин сумдуудаар ингэ ажиллана. За манай холбоо бол хариуцлага нөлөөлчин бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллана. За энэ ажлын хүрээнд юу вэ гэхээр хуучин бол нөгөө стандарт гарахаас өмнө зөвхөн бэлчээрийн чиглэлийн үйл ажиллагааг явуулдаг гэсэн. За одоо бол илүү малын эрүүл мэнд үржил одоо тэр ноолорыг сайжруулахын талаар үржлийн цөм сүргүүд бий болгоно. За тэгээд тавлаг байдлыг хангахын тулд байр салбарчин дээр нь хамтарч ажиллана гэдэг нэлээд одоо даацтай ажлуудыг хийн. Стандартыг ганцхан ноолорын стандарт гэдэг ноолороо ингэ хөшөөрөгдөд байгаа юм шиг боловч стандарт өөрөө бусад малын гаралтай бүтээгдэхүүнүүдээр ажилладаг. Тэгэхээр энэ чиглэлийг давхар малчин ганцхан ноолороос бусад бүтээгдэхүүн арай өндөр үнэтэй борлуулах боломжийг олох ажлуудыг бол энэ төслийн хүрээнд бол нэлээд өргөн үрээтэй хийн. Орчоо бол 5 тэргүүлэгч хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэй. За гүйцэтгэх ажилтнтай. За одоогор бол бөмбөгийн хурлын маань явгын ноолорыг малчны хатнаас хангалттай тоолт хийж гадаад дотоод харилцагч нарт нийлүүлж хэлсэн бөгөөд 23 оноос ээлтэй дундын гишүүнтэй хамтарч эцсийн бүтээгдэхүүн хийж байна. ээлтэй дундын оршоо бол 2022 онд байгуулагдсан Баян онгор Арангаа хинтийн горшоодыг нийлүүлээд одоогор бол 9 горшоотой. 9 горшооны 600 орчим малчин өрхийг биднээдээ нэгтгэсэн үйл ажиллагаа явуулж байна. За ерөнхийдөө төсөл бол манайхтай хамтарч ажиллаж байгаа. За тэгээд орон нутагт бол одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр бол одоо биднээс анхан шатны горшоо манайх бол тэгээд нэг түүхийд бэлтгэж одоо энэ боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг байгаа. Түүхийд татаа олтонд одоо тулгарч байгаа бэрхшээлийг бол одоо бас нэг юу вэ? Орон нутагч нэг боловсруулах үйлдвэр байхгүй учраас түүхийгээр нааш нь тээвэрлэхэд бас тээврийн зардал тал дээр бас нэлээд асуудалтай байна. Цоглуулах тал дээр бол гайгүй манайх нэг өөрөө горшоо учраас зохио байгуулалтанд орцсон гишүүд маань өөрсдөө сумын төв дээр горшооны агуулга дээр цоглуулж авчираад өгчдөг байгаа. Төслийн хүрээнд л яг одоо төсөл маань манайхтай нөгөө илүү нөгөө ногоон гэрчлэгээжүүлэлт олон улс Монгол улсын хэмжээний болон олон улсын гэрчлэгээжүүлэлтийн тал дээр хамтарч ажилладаг. За тэр тал дээр бол бэлчээрийн даацыг сайжруулах тал дээр илүү ажиллаж байгаа. Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөөч хүчний нэг ноос ноолорын салбар нь 10 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж 190 мянган малчин өрхийн амжиргааг шууд дэмждэг бөгөөд 2018-аас 22 онд хэрэгжсэн төслийн 1-р шатны хүрээнд малчтын хоршоод болон үндэсний 20 гаруй үйлдвэртэй хамтран ажиллаж баталгаажсан мөшгөгдөхүйц түүхийн эдийн хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн амжилттай байжээ. Текстилийн доктортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төслийн 2-р шатны хүрээнд Монгол улсад доктортой текстилийн үйлдвэрлэл нэмэгдсэн сүлжээг дэмжих, үйлдвэрлэлт хилэмжийн хийн ялгарлыг бууруулах, нөөцийг үр ашигтай хэрэглэх зэрэг тав нэмэр оруулна гэдгийг энэ үеэр онцлолоо.